хоол, найз, баримын зэрэг зохиолуудыг бичсэн Тринити зохиолчийн дараагийн шинэ аимшигын зохиол болох Арын байшингийн эмэгтэй. Ийм бүгд бүтэн хувилбараар орлоо. Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 16 дугаар хэсэг. Мөрдөгч манхны явуулсан материалыг дөнгөж уншиж дуусахдаа зэрэгцээд гар утас минь ямарч цэнэггүй болон унтралаа. Дахин асаах гэж оролдоод ч нэмэр болсонгүй. Ингээд би цэнэгэн дууссан гар утаснаас хардсан салхан мөнөх дотор нь ариг ясвайгаа авдрал ухарлаа. Дэлгэйтэй байгаа авдрын тагны дотор талд маажиж самардсан гэмээр өчтөчнөн улмар тодхон харагдана. Би ширээн дээр байгаа төмөр сүртэй лаг авч өмнө барьлаа. Тэгээд алгуурхан гэтэн алгахсаар тагн сөхөгдсөн авдрын дээрээс тонгон харав. Цагаан даашинцтай хэлхээтэй ариг яс хэвдэж байна. Бас түүний сарвонд нэгэн хатуу хавцтай тэмдэглэлийн дэвтэр байгаа нүдэнд өртлөө. Хэрвээ энэ дэвтэр хүний хэлээр ярьдаг байсан бол намайг нээгээд үзээч хэмээн хашгирч байх шиг. Ягаад ч энэ дэвтэр хэн нэгэн ирж өөрийг нээж үзэхийг их удаан хүлээсэн юм шиг санагдана. Ингээд би гараан болгоомжтойхон сунгасаар тэмдэглэлийн дэвтрийг авч буцаж хэрэглээ. Эсрэг талын хананд байх ширээний өмнө очиж суугаад дэвтрийг дэлгэв. Тэгээд эхний хуудсан дээр байх миний өдрийн тэмдэглэл мичид гэх өгүүлбэрийг олж уншмагдсан мөрдөгч манхны ирүүлсэн материал дээр дурддагдсан мөнөх охиныг эргэн саналаа. Гартан барь сарвь төмөр сүртайлаа дуусах төхөж буг анзаарав. Ингээд би лаг бүрэн унтарчхаас өмнө тэмдэглэлийн дэвтрийг уншихаар яаравчлаа. 1. Шинэ амьдралын минь хуудас эхэлж байгаа болохоор яг үүнтэй зэрэгцээд шинээр тэмдэглэлийн дэвтэр нээхэр шийдлээ. Энэ шинэ дэвтэр дээр минь юу бичигдэж үлдэхийг би одоогоор мэдэхгүй. Мэдэхгүй байгаатаа ч баяртай байна. Азрамжийн газарт байгаа саал маргаашийн тухай бодох дургүй байсан. Ирээдүйдээ итгэх итгэл найдвар гэхэр олигтой зүйл байхгүй болохоор л тэр. Харин одоо бол арай өөр болох байх. Ямар ч ганцаардлаас өөр зүйлгүй урт удаан амьдэрсэн эзэст намайг хайрлах нэгэн гарч ирлээ. Түүнийг хүрэн гэдэг. Жаахан тэнэг нэрэлтэй. Гэхдээ царай төрхөн нэрнээсэн шал эсрэг гэрээ. Хүүхдийг шиг гэмээр цайвар цагаан царайтай. Сэтгэл нь ч гэсэн яг царай төрх шиг нь тийм сайхан. Тэр намайг өнөөдөр ойн захад байдаг хачин гой байшинд авчирлаа. Дутуу юм гэж байхгүй жигтэйхэн том байшин. Намайг энэ дөөрийнхөн дураар эрх чөлөөтэй байж болно гэж тэр хэлсэн. Өмнө нь хинч намайг ингэж хайрлаж анхаарч байгаагүй. Мэдээ орох цагаас л аав ээжгүй өсөж санаа тавих нэгч хүнтэй таарч байгаагүй надад ийм сайхан сэтгэл гаргах хүн гарч ирсэн үнэхээр л итгэж ядмаар гэж. Би дээрх эхний бичвэрийг уншаад мөрдөгч манхантай холбогдсон гэхээс байж чадлаа. Гэвч утас байхгүй. Дээрээс нь энэ газар төгжигдэж оргисон болохоор яаж ч чадсангүй. Тэмдэглэлийн дэвтэр хөдөлсөн охин өөрийн бичвэр болгоныхон дээр дугаар тавьдаг ажээ. Ингээд би хайлж урссаар буй лаарууган хальт гарч хаад өөр юунд ч сатааралгүйгээр дэвтрийг үргэлжлүүлэн уншихаар шийдлээ. 2. Их хурдан 7 хоног өнгөрлөө. Эхний өдрүүдэд ойд цугаалах их сайхан байсан ч одоо бол тийм ч гоё санагдгаа болчихлоо. Бас ягаад ч юм хүрэн намайг гарч болохгүй гэж анхааруулах болсон. Намайг хүмүүстэй ярихаар их ууралдаг. Ялангуяа эрэгтэй хүнтэй жаахан хүү байна уу, хөгшин өвгөн байна уу хамаагүй. Намайг эрэгтэй хүнтэй үг солихыг бүр үзэж чадахгүй юм. Мэдээж энэ нь намайг хардаж байгаагаас л болж байгаа хэрэг. Ингэхэд хардна гэдэг чинь хайрлаж байгаагийн нэг илэрэл мөн биз дээ.
Ядчил би тэгж итгэхийг хүсэж байна. 3. Гой сайхан ирээдүйд итгэсэн итгэл найдвар минь дахиад л шалаар нэг болчихлоо. Өнөөдөр хүрэн намайг шийтгсэн. Ердөө байшингийн хажуугаар алхаж өнгөрсөн өвгөнтөө мэндэлсний төлөө энэ байшингийн тоохон талд амьдардаг, бусаддаа ээлдэг харьцдаг, нүдэнд дулаахан өвөө өдөр болгон хойно байгаа модон донд алхдаг юм. Тэр өвгөн бид хоёр яавал гэжтэй. Хүрэн намайг зодсон. Бүр арай л хитрхи. Бүр ташуураар нурууг минь ороолгосон. Эцэст нь хүрэн намайг энэ байшингаас гарахыг хоригдсон. Гар утсыг минь хурааж авсан. Бүр галзууртлаа уурлаж, цонхтой ойр эргэлдэж амьтан хүний нүдэнд өртвөл ална гэж сүрдүүлсэн. Намайг хамгаалах, миний араас эрд сургалах хинч байхгүй болохоор тэр үнэхээр л намайг алчгаж мэдх юм. Би хүрэнгээс үнэхэрийг хайж байна. Тийм болохоор зүгээр л түүний үгэнд сайн гэгч нь орж буй гэж бодож байна. Хүрэнгийн байхгүй ч хамаагүй. Би цонх руу ойртохоос айдаг болсон. Магадгүй хүрэн яг ирж таарад намайг цонхон дээр байгааг харчихвал яах болж байна? 4. Ашгүй хүрэн эцэст нэг юм гэрээсээ гарлаа. Мэдээж намайг гаднаас төгжээд явсан л та. Өмнө нь би хүрэнг хурдхан эргэж ирээсэй гэж хүсдэг байсан бол одоо эсэргээрээ болсон. Түүнийг тэр жигтэй явж байгаад хаа нэгтээ осолдоод өгчихээсэй үлээ гэж бодох боллоо. 5. Өнөөдөр их санамтай миний байгаа энэ байшингийн доох нь машинтай хүмүүс ирсэн. Гэр бүл, жинхэнэ гэр бүл. 5 настай л болов гэмээр 2 ихэр чаахан охинтой эхнэр нөхөр 2. Тэд бие биедээ ямар их хайртай гэж санана. Эхнэр нөхөр 2 хоёулаа 2 биенийхээ төлөө амиа өгөхөс ч боцохгүй тийм гоё халуун дулаан. Эднийх манай энэ дор байшин барих гэж байгаа бололтой. Би цонхныхоо болонгаас сэмхэн ажиглаад л байсан. Надтай яагаад ийм гоё хайр халамжаар дүүрэн залуу таараагүй юм болоо гэж бодсон шүү. Би тэр эхнэрийнх нь оронд байж 2 ихэр хөөхөн охин төрүүлсэн бол ямар сайхан бэ. Даанч над шиг амьтанд тийм хувь заяа тохиохгүй юм та. Би хэний ч нүдэнд өртдөггүй. Аль эрднээсээ л тийм байсан. Миний байхгүй нь хүнд ч хамаагүй. Гэвч бас нэг хүний хоронцог юм болохоор хэн нэг нь намайг олж анзаараасай гэж хүссээр. Эцтэн хүрэн шиг адгийн амьтны нүдэнд өртөж тэр араатны гарт тарчилдаг болж. Гинэн ч амьтан болдоо би. 6. Цэвэн амьтан үнэхээр яаж мэдчихдэм болоо гэж гайхмаар. Өөрөө байхгүй байсан хэрнээл намайг цонхоор харж байсныг мэдчихэд тамлаж зовоох юм. Харин цонх руу ойртог үед бол яахчгүй. Харин ч бүр намайг үгэнд сайн орлоо гэж элдв амттнаар шагнана. Эцэстэн би хүрэнг байшингийн хаанигтээ нууц камер байрлуулсан гэж хардах боллоо. Тийм биш бол өөрийг нь эзгүүд намайг цонхоор харж байсныг тэр яаж мэднэ гэж. 7. Энэ хүрээд би жинхнээсээ цөхрлөө. Хэн нэгэнд харагдаж эсвэл цонх хаглаад ч хамаагүй энэ новшин байшингаас зайлие гэж шийдлээ. Өнгөрсөн өдрүүдэд яагаад ингэж зориглож байгаагүйг гайхаад барахгүй юм. Хүрэнг нэг л өдөр хөөрчлөгдөж доор байшин барьж байгаа залуу шиг болно гэж гинхнэр итгэж явж. Зүгээр л хүүхдийн хоосон мөрөөдөл. Хүн өөрчлөгддөггүй юм байна. Сайн нь сайнараа, новш нь новшороо, яргач нь яргачнараа байсаар энэ хорвоог дуусгадаг юм байна. Би ч гэсэн азгүй нэгэн болохоор тэр хിവэрээ энэ амьдралаа дуусгахад гайхах юм алга. Тэгэхээр шийдвэртэй алхам хийгээд үзье. Эндээс гарч хаашаа ч юм зугдах хэрэгтэй. Энэ хорвоод намайг олоод гарчих ядаж ганцжуултгүй сайн хүн байхгүй юм гэж үү? 8. Муу яргач чинь намайг барьчихсан. Би хэдий айж хүчин мөхсдөж байсан ч новштой эцсийн хүртэл үзэлцсэн те. Үүнийхээ хариуд эв хүртлээ нүүдүүлж нурууныхаа арьсыг хуулартал шавхурт боллоо. Тэгэд ч зогссонгүй. 2 давхрын харанхуурын төгждөг байна шүү.
Яг л нэг хүн тамлаж цавах зориултаа өрөө гэмээр. Өмнө нь энэ байшинд ийм нууц өрөө байсныг өнөө хүртэл мэдээгүй явж. Яаж ч хашгираад хинч сонсохоргүй дуу тус гарлагчтай. Бас энэ өрөөнд нэг том авдар авгаа. Хүрэн намайг дараагийн удаа өөрийнх нь хүснээр байхгүй бол тэр авдарт хийж түгжинэ гэж хэлсэн. Тэр намайг цовоож таашаал авдаг. Тэр миний цус нулимсыг үзэхээр сэглэн хөдөлдөг. Муу гаж имтэн. Энэ дэвтрийг олж үзээд миний энэ бичснийг уншвалч уншиг. Тийм ээ. Муу гаж донтой ярах ч минь. Үрдийн там гэж байдаг бол хүрэн муу адгийн гаж донтон минь. Чи тэнд үрд тарчлаарай. Yes. Тэр дэвтрийг минь олоогүй. Эсвэл магадгүй олсон ч үж мэднэ. Тэгээд зүгээр л олоогүй юм шиг царайлж намайг ухаан алдсан хойно миний юу бичснийг уншиж намайг шоолж цугаагаа гаргадаг байж мэднэ. Ямар ч байсан энэ удаан хугацаанд миний энэ дэвтрийг анзаарахгүй яваад л байна. Би хавдар дотор төгжигдсэн. Бүтэн өдөр тэнд дэвхрэн хэвтэж, шээстэйгээ холилдож, хоолоогоо сүйтэл аврал ирэн хашгирсан. Надад туслахаар хэн ч ирээгүй. Эцэст нь өнөг хадгийн амтан өөрөө ирж намайг гаргасан. Тэр надаас одоо хаширсан уу чи гэж асуусан. Би толгой төгссөн. 10. Миний таамаглаж байсан үнэн байж. Тэр миний энэ бичснийг уншсан байж. Гэхдээ саяхан л уншсан болов уу та. Одоо би авдар дотор байна. Тэр намайг энэ ёрын авдар дотор хэвдүүлчихэд хаахаас өмнө миний дээрээс энэ дэвтрийг минь шидсэн. Жижиг гар чийдэн бас нэг балтай хамт. Тэгээд тага хаахаас өмнө наад дэвтэр дээр юу дуртайгаа сараач эсвэл юу ч хөө болтол нь урж тастаад идээрэй. Хэрвээ ураад идчихсэн байвал би чамайг шагнана. Харин намайг дахин үргэлжлүүлэн зөксөн байвал би чамайг илүү ихээр шийтгэх болно шүү. Сонголт чинийх. Бас эцэст нь чамд л гэж хэлэхэд хэн нэгэн өөрийг чинь олно гэж найдах хэрэггүй. Би чиний талаарх бүх мэдээллийг устгахчихсан. Чамайг надаас өөр хэн ч олохгүй. Чамайг байдаг гэдгийг ч мэдэхгүй болохоор хэн ч чамайг хайж энд ирэхгүй гэж хэлсэн. Тэгээд л авдрын таг хаагдсан та. Хөрөнгө хотлоо ярьдгүйг нь би сайн мэднэ. Тэр үннийг хэлсэн. Тийм ээ. Намайг хэн ч хайж ирэхгүй. Намайг байдаг гэдгийг ч анзаардгүй тэр бүх хүмүүсийг би үзэн ядчихна. Зөвхөн өөрийнхөө нүдний өмнө харагдах тэр аз жаргалаа хөөж бусдын зовж тарчилж байгааг өрөөс нь нүдэрэж харахыг хүсдэггүй тэр бүх хүнийг үзэн ядчихна. Үзэн ядчихна. Үзэн ядчихна. 11. Авдрын таг нэгдэхгүй их бодлоо. Хэдэн өдөр өнгөрснийг мэдэхгүй. Аль эрт цагийн багцаа алдагдсан. Намайг хайж хэн ч ирэхгүй байна. Ядаж хүрэн чалга. Тэр намайг энэ авдар түгжиж орхисноо мартчихсан ч үж мэднэ. Би авдрын тагийг нээх гэж бүх чадлаар оролдсон. Тамираа тасартал самардсан. 10 хуруу хорсож байна. Өөрөө өөрийнхөө цусаар хооллож болдгоо бололтой. Юм бичигчтэй инхэл алга. Новшнууд бүгд үхэж талдраасан. Гэхдээ л хэн ч юм намайг олоосон. Энэ амтрын Хэрв та энэ хүү зохиолыг яг одоо бүдэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.